Дорнот аймгийн хувьд бол 11 сум бол тариалан мөхөс сум байдаг. 11 суманд 13 иргэн 43 аж ахуйн нэгжил 917,000 гааг бол эзэмшиж байгаа. Тэгээ энэ гааг эзэмшиж байгаа. За 25 оны байдлаар бол 34,000 гад бол тариалт хийсэн. Тэгээ 22,900 гад уран шийдсэн. Тэгээд талбай ашиглалт нь бол 59.4% явж байгаа. Тэгээ энэ жилийн хувьд яг хүнсэд аж ахуйн хөнгөлөлтийн сайд аймаг засгийн дарга гэрээ байгуулсан. Энэ гэрээ байгуулахад бол 26,400 гад тариалтын 20,600 гад уран шийнэ гэж ийм гэрээ байгуулсан байгаа. За тэгээд нийт талбай ашиглалт нь 48,6% болж байгаа. 11 суманд 78,900 га тариалан талбай эзэмшиж 35 иргэн аж ахуйн нэгжил 36,700 гад уран 35,000 га тариалт хийнэ гэдэг ийм мэдээлэл өгч байгаа. Сайтаа байгуулсан гэрээнээс 13,000-аар бол давсан ийм талбайд бол тариалт хийнэ гэж байгаа. Тэгээд энэ хаврын нэг гадаад орны нөхцөл байдлын шалтгаанаар түншний бас үн өслөө шүү дээ. Тэгээд хүнсэд аж ахуйн хөнгөлөлтийн яамнаас бол хаврын тариалттай холбоотойгоор бол тариалан аж ахуйн нэгжүүдэд өмнөх үнээр нь үн өсөөгүй байсан 3,400 төгрөгөөр бол тариалан аж ахуйн нэгж түншний асуудлыг шийдэж өгсөн. Тэгээд Дорнот аймаг бол яг 26,000 га тариалт хийвэл 260 орчим тонн түншил шаардлагатай зөвхөн тариалтанд. За тэр тариалсан талбайнаас ургацаа урааж авах мөн 20,000 гад уран шийх гэдэг ингээд ирэх юм бол 750 орчим тонн түнш шаардлагатай. Тэгээ өнөөдрийн байдлаар бол Дорнот аймгийн үн өсөөгүй байсан 3,400 төгрөгөөр бол 521 тонн түншийг бол авчаад байна. За өөрсөнд нь 35 тонн түншний нөөцөл байсан аж ахуйн нэгжүүд маань. За тийм болохоор хаврын тариалтанд бол ямар нэгэн түншний хомсдол үүсэх ийм эрсдэл байхгүй гэсэн.